Татварын мэргэжилтэн хуульч, нэгтлэн бодогч болон бизнес эрхлэгч нарт зориулсан татварын мэргэжсэн зөвлөхийн чуулган 2024 олон улсын баг хурал 2024 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Энэхүү 2015 оноос эхлэн 9 дахь удаага зохион байгуулж байгаа татварын чуулганыг татварын мэргэжсэн зөвлөхийн нийгэмлэг үүсэж хөгжсөний 20 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан олон улсын баг хурал болгохоор шийдвэрлэсэн юм. Олон улсын баг хурлыг олон талыг хамруулан амжилттай зохион явуулахын төлөө татварын ерөнхий газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын хуульчдын холбоо бидэнтэй хамтарч байна. Хамтран зохион байгуулагчдын зүгээс олон улсын татварын эрх зүйн өнөөгийн байдал ба ирээдүйн чиг хандлага гэсэн энэ жилийн онцлог сэдвийн хүрээнд ерөнхий болон тусгай илтгэлүүдээр оролцож байгаа нь уг арга хэмжээ өөрөө ямар их аж холбогдолтой болохыг илэрхийлнэ. Учир нь дэлхийд дахиндах олон улсын татварын тогтолцоо хууль тогтоомж нь улам бүр ижилсэл ялгамжтай байх эрчимтэй хувьсэл сүүлийн 9 жилд үргэлжилж байна. Анх тугаар татварын мэргэжсэн зөвлөхийн чуулганыг 2015 оны 7 дугаар сард зохион байгуулснаас хойш 3 сарын дараа эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага BEPS буюу татварын суурийн бууралт ба ашиг шилжилтийн эсрэг хамтран тэмцэх арга хэмжээний төлөвлөгөө бүхий тайлангаа танилцуулсан нь содон бөгөөд сонирхолтой давхцал юм. Монгол улсын хувьд дэлхийд дахинд өрнөж буй энэ өөрчлөлт шинжилэлтэд хөл нийлүүлэх алхмыг 2019 онд татварын багц хуулийг батлах замаар хэрэгжүүлж эхлээд удаагүй байна. Иймд татвар төлөгчийн санхүү татварын тайлагналд шууд нөлөө үзүүлж буй энэхүү олон улсын татварын тогтолцоо, эрх зүйн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлагын талаарх чухал мэдлэг мэдээллийг татварын мэргэжилтэн хуульч, нэгтлэн бодогч нарт хүргэх нь энэхүү олон улсын баг хурлын туйлын зорилго юм. Олон улсын баг хуралд эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын ахлах зөвлөх Томас Балко, доктортой хөгжлийн төлөөх олон улсын институтийн татвар ба улсын өр хариуцсан захирал Александра Эретхед нар болон Европ, Япон, Солонгос, Вьетнам улсын татварын зөвлөхүүдийн холбоо нийгэмлэгийн төлөөлөгчид урилгаар илтгэл тавьж оролцсон. Түүнчлэн анх удаа Япон улсаас 12, бүгд найрамдах Солонгос улсаас 3 татварын мэргэжсэн зөвлөх бидний арга хэмжээнд оролцохоор алс нутгаас Монгол эх орны минь зорин ирж байна. Энэхүү олон улсын татварын баг хуралд татварын мэргэжилтэн хуульч, нэгтлэн бодогч, бизнес эрхлэгч таны оролцоо асар чухал юм. Бид бүгд хамтдаа дэлхийд дахинд өрнөж буй олон улсын татварын өөрчлөлт шинжилэлтийг улс орныхоо онцлогт нийцүүлэн хэрэгжүүлэх дуу хоолой болж чадна. Энд таныг конвеншн зэг, CPTA зэг эмээн цахим хуудасаар бүртгүүлэн өсөлт хөгжилд тэмүүлдэг татварын мэргэжилтний нэг нь байж, татварын мэргэжсэн зөвлөхийн чуулган 2024 олон улсын татварын баг хуралдаа оролцохыг урьж байна. Олон улсын баг хурлаа зуны дэлгэр сайхан цагт зохион байгуулж байгаа тул цэнгэг агаар байгалийн сайхан бүрдсэн Sky Resort-д зохион байгуулах бэлтгэл ажил хангагдсан болохыг чуулганы оролцогч танд илтгэхтэй таатай байна. Түүнчлэн оролцогч бүрд чуулганы товчоо илтгэлийн эмэгтгэл номыг өргөн барих бол татварын мэргэжсэн зөвлөх нартаа энэ удаагийн олон улсын татварын баг хурлын онцлогийг илтгэсэн татварын мэргэжсэн зөвлөх энгэрийн тэмдэг олгох болно. Чуулганд оролцсноор тухайлсан сэдвээр мэдлэг мэдээлэлтэй болохын хажуугаар мэргэжлийн хүрээнд танилын хүрээгээ тэлэх, мэргэжил нэгт олон хүмүүстэй харилцаа холбоо тогтоох боломж нээгддэг. Одоогор буюу 6 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар MCS, Mobicom, Hasbank, Southscope, Sense, Ezenis Airways зэрэг олон бизнесийн салбарын санхүү татварын мэргэжилтнүүд PwC, Ernst & Young, Монгол Tax зэрэг компани татварын мэргэжсэн зөвлөх гээд нийт 150 гаруй оролцогч хураамжтулж бүртгэлээ баталгаажуулжээ. Бидний зүгээс чуулгана улам онцлог онцгой байлгах үүднээс үдшийн цэнгүүний арга хэмжээнд тусгайлан анхаарал тавьж ирсэн билээ. Учир нь биднээс бусад мэргэжлийнхэн жилдээ ганц удаа шинэ жилийн цэнгүүнд ороход хангалттай байдаг бол татварын мэргэжсэн зөвлөх чуулганы оролцогч бид хагас жилийн санхүү татварын тайлангаа илгээхийн өмнө дахин нэг цэнгүүнд орж эрч хүчээ сэлбэх шаардлагатай болдог. Хамтдаа 7 дугаар сарын 9-ний өдөр Sky Resort-д чуулцгаая.